Та бүхэн хагас өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 21 оны 5 сарын 29-ний өдөр Happy 24 Global крипто валютын ээлжит мэдээллийг төрөө хүргэнэ. За бид өнөөдөр нэгэн протоколын тухай ярина. За энэ протокол ямар шүү давуу талтай бид өөрсдийн клубийн гишүүдэд яагаад энийг мэдээллийг өгөөд ямар суугаас шинжил судлаад байгаа гэсэн энэ мэдээллийг та бүгд авах болно. Эцэст нь биднээсийн хөрөнгө оруулсан Smart Trade Coin, Smart Trade бот одоо сар тутам яагаад нэг 25-аас 30% өгөөчтэй ажиллаад байна. Одоо өнөөдрийн байдлаар нэг 20 тоног ажилласан бот нь ямар хувьтай байгаа юм бэ гэдгийг харах болов гэж бодож байна. За энэ өнөөдрийн протокол бол Vega протокол байгаа. За энэ протокол бол нэлээд хүчтэй одоо төрж орж ирж байна. Та бүгд мэдчихэж байгаа энэ крипто валютын төлөвлөсөн биржүүд байдаг. Хамгийн том төлөөлөл нь бол Binance, X, Kraken, Bittrex, Binance гэдэг ингээд хүмүүсийн мэддэг үндсэн одоо биржүүдийг хэллээ. Үүнээс гадна шинээр гарч байгаа маш олон крипто биржүүд байна. Энэ бүгд бол үүснээсээ хойш тийм derivative буюу үүсмэл хэрэгслийг бол хэрэгжилж байгаагүй. Сүүлийн үед бол маш их хэрэгжилж байгаа шүү дээ. Bybit байна тийм ээ. Одоо Binance бол их сайн хэрэгжилж байна. Энэ дээр үүсмэл хэрэгсэл гэж юу вэ гэхээр хэрэгэлдэг маржин арилжаа хийдэг тийм ээ. Ийм хэрэгслүүд байгаа. За энэ бол одоохондоо DeFi төсөл дээр орж ирээгүй байгаа. DeFi төслүүд дээр бол баг спот арилжаа хийдэг. Яг тухайн байгаа зах зээлийн ханшаар нь тохиолдлыг худалдаж авч өгүүлцдэг, арилждаг, swap хийдэг, бусдад зээлдэг ийм үйлчлэг үзүүлдэг байна. За энэ Vega протокол болохоор derivative арилжааны хэлбэрийг энэ DeFi төсөл дээр оруулж ирэх байгаа. Бүх одоо уламжилт тийм бизнесүүдийг бас урьж оруулах боломжтой. Хамгийн нэг онцлог нь бол энэ блокчейн өөрсдөө үүсгэх тийм төлөвлөгөөтэй явж байгаа юм байлаа. Тухайн төсөлд оролцох сонирхолтой хүмүүс зөвхөн API-гаар холбогдоод орчвол шигтгэл багтаа блокчейн иймэрхүү төсөл эхлэж явж байна. Энийг бол биднес клубийн гишүүдтэй Vega токен хямдхан авах мэдээлэл бол олон өдрийн хүмүүс өгсөн. Одоо өнөөдөр хаагцсан байгаа бүртгэн. За энэ дээр яаж уралцах боломжтой гэдэг талаар биднес мэдээж coin одоо авах аргачлалын одоо 2-3 хувилбарын талаар ярина. За үүний өмнө энэ төрөвчин үүсэх тийм fair ground гэдэг юм юутай болсон. Тестлдэг өөрсдийн талбартаа. За жишээ нь энэ дээр тайлбарлуул арай ойлгомжтой боллоо. За энэ дээр үүсгэж үтсэн өөрийн төрөвчийг за Happy 24 Global гэдэг ингээд үүсгэж үтсэн. За харангууд энд одоо Bitcoin, USDT, Ethereum, Bitcoin, Tesla гэдэг бас байж байгаа. За сайхан Монголд бол та бүгд сонссон ICT Group үтсэн дээр суурилсан токен гаргасан байгаа. Энэ бол тухайн төслийн буюу компани токен байгаа. DeFi төсөл рүү орж арилжаалдах уу гэдэг нь тодорхой бус. Хөрөнгөний бирждэр бүртгэгчээд эргээд крипто валютын ямар бирж дээр гарах уу тийм ээ. Тэгээд энэ дээр гарчаад өөр бирж дээр арилжах боломжгүй байгаа шүү дээ. Зөвхөн ICTG биш бусад койнууд хүртэл. Binance дээр болохоор Tesla-гийн бас үтсэн дээр баталгаажсан токен гарч ирсэн та бүгд мэдчихэж байгаа. Энэ бүгдийг уламжилт бизнесийн үүсмэл хэрэгслийн арилжааг энд маркет үүсгэх зорилттой ухаалт контракт дээр өөрсдийн блокчейн дээр бичигдээд оруулах юм Vega төсөл байгаа юм л да. За энэ дээр харахаар ойлгомжтой болох болов. За энэ Aave DAO гэж байна тийм ээ. Чарт нь харагдаж байна. Арилжааных нь график нь харагдаж байгаа жишээтэй. За энэ Apple-ийн сарынх нь бас үр цааны чарт харагдаж байна. Одоогоор нэг $125 явагдаж байна. За өөр Bitcoin USDT байна. За Ethereum Bitcoin байна. За Tesla-гийнх энд байж байгаа тийм ээ. Tesla-гийнх. За Tesla бараг 650-тай байж байгаа. Одоо ерөнхийдөө одоо бол энэ $512-той тэнцсэн. Энэ бүгдээс харахад энэ зорилт нь юу вэ гэхээр бүхий л одоо энэ бизнес арилжааны хэлбэрийг энэ DeFi төсөл рүү оруулж ирэх өөрсдийн блокчейнээр бүртгэх юм зорилттой төсөл байна. За бид энийг нэлээд олон сошиал сувгаас судалдаг. За одоо энэ
За энийг ярихаас өмнө ийшээ орсон зүгээр юм болов уу гэж. За бид гişүүд ийшээ оролцоод авах боломжтой байгаа. За хувилбаруудыг харъя. Доош ингээд. За 3 сонголт гэж байгаа. 1 2 3 гэдэг. Энэ 6 сарын 2-нд эхэлнэ. Нэг токеныг $5 авах боломжтой. Нэгдүгээр хувилбар дээр. За энэ дээр ороод авах юм бол би $100-с $1000 хөрөнгө оруулах боломжтой байгаа. Дээд $1000. Нийт токны 2.5% одоо хямдралтай арилжаанд зориулж байна. Энэ нэгдүгээр сонголт дээр. За би энд доорлуулад энэ тухайн токеныг авцсны дараа 12 сарын дараанаас төвжэнээс гараад дахиад цаашаа 12 сар шугам маягаар мөн сар болгон миний $1000-той тэнцэх токеныг өгөх юм. Нэг өсөндөө энд 1000-ыг 5 туугахлаар нэг 200 токеныг би төвжэнээс гаргах юм байна шүү дээ 2 жилийн дотор. За хоёрдугаар сонголтоор би орох явах вэ гэж. Хоёрдугаар сонголтоор би орох юм бол 6 сарын 2-нд 17 цаг гэдэг чинь манайхны 3-ны шөнийн 1 цагт оролцох боломжтой. 100-аас $2500 хэмжээнд хөрөнгө оруулж болно. Хэрвээ би сонголт хийгээд орчих юм бол $10 надад токен өгнө. Нэг токен. Тэгээд би 6 сарын дараанаас төвжэнээс гараад цаашаа 6 сар буюу нэг жилийн дотор миний оруулсан $2500 токенороо эндээс гарах юм. Тухайн үеийн зах зээлийн ханшаа ямар байх вэ? Тэр ханшаараа зарагдана гэсэн үг шүү дээ. За 3 дахь хувилбар болохоор 6 сарын 3-нд 00 цаг гэдэг чинь манай 3-ны 8 цагт өглөөний за 100-аас $10,000 оруулах боломжтой. Бас л 2.5% нийт сая 625,000 вега токен бүгдэнд нь ажиллах. Нэг токеныг нь $15. За ингээд би ороод авцсан бол тэр нийт 65 сая одоо токен байгаа энэ дээр. За тэр яаж төвжэнээс гарах вэ? Биднээс бол одоо яг 65 сая токны 7.5-ны хэмжээтэй харилж байгаа ингээд 3 сонголтоор ороод авчлаа гэхэд цаана бол community гэдэг хэсэг бүлэг хүмүүс. Энд бол 26% хуваарлагдсан. За эртний хөрөнгө оруулагч нарт 36% хуваарлагдсан. За багт нь бараг 30% хуваарлагдсан. За одоо ингээд 7.5% буюу 5 сая токен хуваарлагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүст хизээр ингээд тараач эднээсээ авсан токен яаж төвжэнээс гарахын гэдэг асуудлыг энэ график дээр биднээс ярина. Энийг ярихын өмнө цаашаа энэ community яаж тараасан эртний хөрөнгө оруулагчид нь хэдийг авсан гэдгийг ярих гэж бодож байна. За бид бол шинжилгээ хийхдээ энэ багийг хардаг байгаа. Чухал энэ баг бол маш чухал. За энд ямар хүмүүс оролцож байгаа тийм ээ. Ямар чиглэлийн хүмүүс байна. Үнэхээр ажилт юм уу гэдэг харж яадаг байгаа. За нөгөө нэг нь биднээс энэ Twitter дээрээс бас шинжилгээ хийдэг. За энэ крипто ранг дээр бол яг энэ ийм хөрөнгө оруулагч нар байна. 65 сая токен одоо энэ хуваарлтыг ингээд харуулсан байна. Энийг цаашаа биднээс бас тэр white list дээр хуваалсан токеных нь хэмжээднээс тайлбарлахтаа бас ярьчээ. За энэ дээр бол ингээд 3 саяын community-д bounty чихэр маягаар өгсөн байна. 5 саяын болохоор одоо ингээд өгөгдөн 6 саяны тусгай нөхцөлтэй incentives on chain гэдэг бүлэг хүмүүст өгсөн байна. 8.5 саяын төслийн цаашаа үн цэнийг өсгөхөд ингээд хэрэгцээтэй хадгалж байна. Нөөцөнтэй гэсэн 19 сая 200 мянгыг баг авцсан 24 сая 200 мянгыг бол энэ анхны үр хөврөлийн үед хөрөнгө оруулсан хүмүүс авсан гэдэг биднээс үзүүлсэн шүү дээ тийм ээ авсан байж байна. За эднүсийг арай цаашаа дэлгэрэнгүй задлаж явчих гэж бодож байна. За бид бол судалгаатаа энэ бүхий л coin одоо DST-ийн хардаг мөн Discord энэ сошиал сувгуудаар ингээд харж байдаг. За энэ дээр бол bounty тараахад ямар сошиал сувгуудаар тарсан бэ гэхээр бүх энэ сошиал сувгуудыг дараад өөрөө бүртгэлээ хийгээд Discord, Telegram, Twitter, Vega Forum, Vega Blog, Twitch, YouTube, LinkedIn дээр энэ мэдээлэл тараасан хүмүүст бол airdrop буюу энэ чиглэл өгсөн байгаа шүү дээ. Нөгөө
Тийм учраас иймэрхүү төслүүдийн гайгүй төслүүдийн мэдээллийн өөрийн сувгуудаар тарааж явах зүйтэй. За энэ Vega Bounty болохоор энэ GitHub дээр бол ингээд бичигдсэн байна те. Зарим нь явагдаж байна. Энэ мэдээлэл рүү ороод та бас авах боломжтой. Нөгөө токен. За хөрөнгө оруулагч нарыг харна. Мэдээж ойлгомжтой. Энэ дээр бол Pantera Capital, Coinbase Venture, Arrington гэдэг ийм хүчтэй криптовалютын зах зээл дээр хөрөнгө оруулдаг компаниуд энэ дээр үлдсэн байна. За дэргэдийн хөрөнгө оруулалт ер нь ямар даваа талтай байх шиг оруулалт гэхээр нэг өсөндөө энэ блокчейн дээр уламжлалт бизнес крипто арилжаа бүртгэлжүүлсэн токен эднүсийг нэгтгэхэд хөрвүүлэх одоо wallet ч юм уу liquid үүсгэх одоо хөрөх чадвартай сан үүсгэх боломжтой ашигтай ажиллах юм боломж үүсгэж байгаа шинэ төсөл байна. За энэ Pantera Capital 5 саяыг оруулж ирсэн байна тийм ээ. Тэгээд Bitcoin ERC 20 дээр бичсэн токен, stablecoin, уламжлалт бизнес, proof of stake токенууд хүртэл оруулах боломжтой байх нь байна шүү дээ. За white list гэж юм гаргасан байгаа. Энэ хизээ өгдөд дууссан талаар за энэ дээр цаашаа ярилцсан биднээс. За бид бол Twitter-ийг бас хардаг байгаа тухайн төслийн. Twitter-ийн хаян дээр хэдэн хүн дагж байна, ямар мундаг хүмүүс дагж байна гэдэг хардаг. За энийг ингээд харъя. За нэг олон биш боловч энэ бас Pantera Capital ингээд гол чухал Акалагийн үүсгэн байгуулагч эднээс ингээд дагцсан. Нэлээд гайгүй харагдаж байна. За GitHub руу бас бид нүс орч хардаг байгаа. Яг үнэхээр ажиллаж гэнэ үү? White paper нь байна уу? Нод үүсгэж үү гэдэг ингээд хардаг байгаа. За white list бол 5 сарын 20 хэднээс ингээд 25-наас 27-ны хооронд явагдаад ингээд дууссан. Эндээс бол бараг 3,000 хүнд бол урамшуул өгсөн байгаа. 9,000 хүмүүс оролцоод 3,000 авсан байгаа. Нөгөө түрүүний Twitter орж авдаг боломжтой юмнууд байгаа шүү дээ. Хадчил. За тэрэн дээр 3.26.3% өгсөн байгаа байхгүй. Одоо биднээс энэ хямдрлалтай харилцаанд оролцож байгаа. За ингээд өгөгдсөн байх нь байна. За энэ ер нь токен ямар шүү токен юм бэ гэдэг ингээд хараад үзье. Энэ болохоор governance токен буюу засаглалын токен. Засаглалын токен гэхээр юу гэдэг вэ гэхээр нэг хамтын нийгэмлэгч гэдэг юм уу ерөнхий арт түмний засаглал буюу энэ төсөлд оролцож байгаа оролцогчид энэ төслийнхөө токеныг удирдах гэдэг ойлгож байна. Тийм токеныг бол одоо нийтийн токен гэсэн үг л дээ. Тэгээд яг тодорхойлсон давмгаар хүн байдгүй энд оролцож блокчейн бичигдсэн хөрөнгө оруулсан хүмүүс өөрсдийнхөө токеныг удирдах боломжтой байгаа. За энэ биднээсийн хямдlalтай арилжаанд 7.5-ыг авахаас өмнө хуваарлагдсан хуваарлтыг харъя 65 сая токентой Vega токен. За seed үр хөврөлийн үед 17 саяг тараасан 26.5-ыг. За энд нь болохоор 11%-ийг тараацсан. Стратегийн хөрөнгө оруулагчид нь за энэ багт болохоор AB гэж хуваагаад 4.2 сая 15 сая буюу бараг 20 саяыг өгсөн. Энэ бол 30% байна. За одоо бол 5 саяыг өгнө. За чихрийг бол 5% өгсөн 3 саяыг өгсөн байгаа. За энэ нөгөө on-chain өгсөн 6 сая. За нөөцөнд 8.5 саяыг авсан. За энэ бол хуваарлтын тавлц. За одоо доошо яригдах зүйлд бол манай клубын гишүүд юм уу энэ төсөлд оролцож байгаа хүмүүс нэлээд сайн анхаараарай. Та бүгдийг эндээ бүртгүүлээд ороод авцсан гэж үзэж байгаа. За энэ бол их чухал мэдээлэл та бүгд энэ дээр сайн анхаараарай. За энэ үр дүнлийн үед эднүсийн төвжэнээс гарах хугацааг нь одоо яригдана. За энэ seed price 17 саяг авсан хүмүүс яаж төвжэнээс гарах вэ гэвэл 17 сая 15% нь юу өндөртэй арилжаа 6 сарын 3-нд дууснаас хойш 5 сарын дараа төвжэнээс гарах юм байна. За 85% нь 17 сая 18 сарын дараа гарах нь шүү дээ. Өндөртэй арилжаа явагдсны дараа шугам маягаар тэнцвүүлж гарах. За стратегийн хөрөнгө оруулагч нар 6.5 саяг авсан. Эднээс болохоор өндөртэй арилжааны дараа 4 сарын дараа 15% нь төвжинээс гарна. 85% нь
18 сарын дараа шугам маягаар гарах нь. За А, Б багуудынх бас өөр байгаа. Хэмжээ нь өөр байгаа. За тэрний 4.2 сая А багт өгсөн байгаа. Тэр болохоор хямдралтай арилжаанаас 9 сарын дараа гарах нь байна. За үлдсэн 100% нь 15 сарын дараа шугам маягаар гарах нь байна. За ингээд Б баг нь болохоор 12 сарын дараа гарна. За энэ үлдсэн одоо 100% нь болохоор 18 сарын дараа хэмжээс гарах нь шүү дээ. За ингээд иймэрхүү мэдээлэл байна. Энийг одоо бид нүс энэ өөрсдийн түрүүний ярьсан энэ дээр ярилцъя. За энийг ярьцсан. За энэ төгжөөнөөс тийм ээ. Энэ шарн community 26.1% байгаа. За ягаан нь болохоор эртний хөрөнгө оруулагч нар хизээ төгжөөнөөс гарах байна гэж байна. За баг бол бүр 22.1 сараас хойш гарах нь шүү дээ. За энэ хямдралтай арилжаа бол 90 хоногийн дараа гарна гэсэн шүү дээ. Энэ хавьд гарч ирсэн. За 90 хоногийн дараа биднээс эхний одоо 3 дугаар хувилбараар орсон. За энэ 90 хоногийн дараа төгжөөнөөс гараад зах зээлээр арилжахад нөгөө seed phrasing авсан хүмүүс яг гэдэг зүй тийм ээ. Seed phrase-аар авсан хүмүүс байгаа шүү дээ. За fast авсан. За энэ хямдралтай арилжаанаас 5 сарын дараа гарна. За бүр 85% нь 18 сарын дараа гарна гэж шүү дээ. Тэгэхээр та бүгд энийг анзаарч байгаа. Энэ бол ихэнх хувийн өөрсдөө барьсан боловч бас ингээд сүүл энэ хямдралтай арилжаа оруулсан хүмүүст бас боломж өгсөн байгаа байхгүй. За бид энэ хямдралтай арилжаанд орсон хүмүүс 90 хоногийн дараа гарсан байлаа гэхэд эднээс хамгийн ихнийх нь 5 сарын дараа гэдэг чинь 3 сарын дараа гарахад 2 сарын дараанаас нөгөө юунууд гарна шүү дээ. Seed phrase хүмүүс гарах нь эндээс. За иймэрхүү маягаар. За дараагийнх нь ингээд харъя. Стратегийн хөрөнгө оруулагч нар 15% нь 6.5 сая 4 сарын дараанаас гарна гэсэн. Нэг өсөндөө 3 дугаар хувилбарын хүмүүс бирж дээр гаргасны сарын дараа эднээс 15% нь арилжих боломжтой байна. За 85% нь энэний одоо 18 сарын дараа буюу энэ шиг яг ижлэхэн үед гарах юм шүү дээ. 18 сарын дараа гэдэг чинь бараг 2 жилийн дараа буюу биднээс одоо энэ эхний сонголт дараагийн сонголт. За энэ хоёр дахь сонголтын хүмүүс 12 сарын дараа гарлаа гэхэд түүнээс хойш 6 сарын дараа энэ нөхдөл гарах нь шүү дээ. Бирж дээр арилжих боломжтой гэсэн. Төгжөөнөөс тайлбарлах боломжтой гэсэн. За эхний хувилбарын хүмүүс бол нэлээд удаан байгаа. Бараг 2 жилийн дараа гүйцээж дуусгаж гарна гэсэн. Тэгэхдээ 12 сарын дараа буюу энэтэй цуг гарсны дараа 6 сарын дараагаас нөгөө үндсэн энэ хөрөнгө оруулагч гэж байна. Хөгжинээс гарч байгаа. Тэгэхээр зах зээлийн нийлүүлэлтэд энэ үндсэн үр хөвөглөлийн үед оруулсан хүмүүс юм уу, багийн хүмүүс хичнээн нийлүүлэлт хийж болох нь тухайн үед биднээс ингээд бирж дээр зарахад ямар хуу байдал үүсэх үү гэдгийг иймэрхүү маягаар ингээд шинжлэх зүйтэй болов уу гэж үзэж байгаа биднээс. За дараагийнх нь хувилбар болохоор ингээд та бүгд харсан шүү дээ тийм ээ 12 сарын дараа. Тэгэхээр хамгийн гол нөлөөлөд байгаа энэ том одоо coin олон тооны coin эзэмшигчд болохоор дийлэнхийн өөрсдөө барьсан үнцэнтэй блокчейн байж байна. Үнийн удирдах боломжтой. Нэгсэндээ governance token гэхэлэр засаглалын одоо нийтийн засаглалын токен гэхэлэр миний харин ерөнхий Uniswap-та төстөө. За Uniswap-ыг та бүгд мэдж байгаа энэ exchange байгаа. Анх гараад маш хямдхан байсан. Энэ бол хэрэгжилж байгаа хүмүүстээ одоо бол та бүгд харж байгаа энэ coin market cap дээр 14 тэрбум 548 сая 700 мянган долларын зах зээлийн үнэлгээтэй ийм токен гэж байгаа. За арай дэлгэрэнгүй харъя. За энэ биднээс нэг нодлон модлон гэх чинь бол бараг $3 үед биднээс нэг 40 юуныг бэлгэлжсэн. Хэрэгэлсэн хүмүүс тухайн үед нэг $1200 $1300 гэдэг хүмүүс зарж ах жишээ. Гítл одоо хэд үүссэн бараг 40-45 хүрчээсэн. Одоогоор
$25 тэнцүү байна шүү дээ. Тэгэхээр энэ засаглалын токен гэдээ ойлгочих болно Vega-г. Явандаа үйлцэд хүрнэ. Тийм учраас энэ дээр биднес бол тодорхой хөрөнгөөрөө оролцоод багийн гишүүдтэй хэлэхэд айл болох зарахгүй боломжийн хэмжээгээр ингээд оролцсон зүгээр болов уу гэж бодож байна. За ингээд хараа энэ 22 оны 1 сар гэхэд чинь за токен сэлийн хүмүүс байна. За энэ багийн хүмүүс бол 1 сар гэхэд бүр төгжинээс гараагүй гэж жишээтэй тийм ээ. 1 сар 2 сар за баг 3 4 сард энэ багийн одоо энэ 26%-аас гарна шүү дээ. 29-30%-аас гарна. Гэхдээ энэ хүмүүс өөрсдөө засаглалын токен учраас нийтэд заахгүй энэ Uniswap шиг Uniswap бол бас засаглалын токен байхгүй. Тодорхой хэмжээгээр санал өгдөг, цуглуулдаг, аль болох их токен авч байгаа хүмүүс юм уу? Одоо эзэмшигчид илүү энэ зах зээл дээр хүчтэй байдаг гэсэн. Тийм учраас энэ Vega токен бол засаглалын токен болж орж ирэх нь бид энэ дээр бол оролцож байгаа. Тэгэхээр манай клубын гишүүд бол 23-нд амжилттай оролцоо гэж хүсэж байна. За ингээд биднээс өөрсдийн үндсэн еврогоо орно. За үндсэн еврогоо орохоос өмнө юуг харуулчих? Crypto rank гэдэг энэ дээр бас ингээд байж байгаа шүү. За мэдээлэлд бол гарцсан байлаа. За энэ $5-оор 8 сая доллар өсөх юм байна. $10-оор 16 сая доллар өсгөн. За $15-оор 24 сая доллар гэдэг ойролцоогоор нэг 39 сая доллар босох юм гэлээ. За анхны хөрөнгө оруулагч нар бол энэ айгүй чухал $0.36 авч ирсэн байна. $0.77 авч ирсэн байлээ. За энийг бас эндээс харж болно. Бичсэн байна. За энэ 19 оны 10 сар гэхэд $36-оор нөгөө үр хөвгүүлэх хөрөнгө оруулсан компаниуд гэж Pantera Capital, Triple X Spring, Rockway гэдэг компаниуд авч ирсэн байна. 20 оны 11 сард $0.77-оор Harrington Capital авч ирсэн байна. Тэгэхээр энэ цаашдаа хэд дахин өсөх магадaltaй үнцэнтэй төсөл учраас биднээс ишээ хөрөнгө оруулалт хийж явж байгаа шүү. За ингээд биднээсийн хөрөнгө оруулсан Smart Trade bot дээр маань хөрөнгө маань ямар шүү байдалтай бүгдээр харъя. 2-7 хоногийн өмнө ишээ хөрөнгө оруулсан байгаа. За ингээд чигсалтаа харъя. За 18 хоногийн дотор нэг 17%. За өдөрт бараг 1% байж штэ. 18. Одоо 12 хоногийн дараа энэ бот хаагдана. Тэгэхээр нэг 30-аад юм уу 25-аас 28% гүйцэтгэж биднээсээ ишээ оруулсан хөрөнгө оруулалт өсөж байгаа. За ингээд биднээс Happy 24 клуб өөрсдөө хөрөнгийг криптовалют дээр өсгөхөөс гадна энэ хөрөнгө оруулсан төслүүд цаашдаа ирээдүйдээ ямар төслүүд байна гэдгийг ингээд мэдээлэл сувгуудаараа өгдөг байгаа. Үүний нэг нь биднээсээ YouTube сувг байдаг. YouTube сувгаараа ороод ингээд мэдээлэл авсан хүмүүс биднээс нэг Ledger Nano авах юм судалтай явуулж байгаа. 1000 хүн тутамд нь нэг суглаа суглуулах юм. Хоцсон хүн Ledger Nano өгнө. За ингээд манай мэдээлэл та бүгд таалагдж байна. YouTube сувгийг subscribe дараарай. Page хуудас байгаа. Энэ дээр бас орж бүртгүүлээрэй. За энэ YouTube дээр ялангуяа comment хийрээ хүмүүсээ comment хийсэн хүмүүс суглаа суглах тийм боломжтой байгаа шүү. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Манай клубын гишүүд энэ 2-3-нд явагдах хямдалтай Vega төслийнхаа харилцаанд амжилттай оролцоорой гэж хүсье. За дараагийн бичлэг хүртэл баяр та.